сайн байцгаана уу? Бодхон өвгтэй Булган байна. Миний би одоогоор Австри улсын техникийн их сургуульд мастрын зэрэгээрээ суралцаад тун удахгүй төгсөж байгаа байлээ. Тэгээд амуух буюу Австри дахь Монгол оюутны холбооны зүгээс тавьсан саналын дагуу энд ирэхээр суралцахаар төлөвлөж байгаа мөн ирчээд байгаа оюутнуудаа сургуулийнхаа вебсайтаа ерөнхийдөө танилцах анхан шатны мэдлэгийг өгөх гэсэн юм аа. За ингээд яг одоо та бүхэн манай сургуулийн үндсэн вебсайт харагдаж байна. Тэгэхээр хамгийн ихний нүрэн дээр болохоор манай сургуульд болж байгаа сонин сайхан буюу яг юу болж байна гэдэг энэ мэдээллүүд байдаг. Жишээлх юм бол яг одоо энд харагдаж байгаачлан 3 сарын 1-нд одоо ингээд шинэ семестр эхэллээ гэдэг 100-ны семестр эхэллээ гэсэн мэдээлэл орсон байна. За тэгээд ингээд 100-ны семестр эхлэхэд дотор нь ингээ оронгууд архитектур, барилгын инженер, электротехник, информатик гэх мэтлэн салбарын одоо чиглүүлэх хамгийн анхны нөгөө эхний мэдээлэл өгдөг сургалтын цагийн хуваарууд аль танхим зааланд болох вэ гэдэг бүх мэдээллүүд нь ингээ гарч ирж байгаа юм. За жишээлбэл та дөнгөж шинээр оюутан болж байгаа бол сургуулийнхаа хамгийн анхны чиглүүлэх сургалтын дээр очих хэрэгтэй байдаг. Тэгэхээр бас оюутнуудын хувьд хамгийн ихний асуудал нь болохоор хувир зал 8 буюу лекцийн танхим 8 гэнгүүт хаана байх вэ гэдгийг мэддэггүй. Тэгэхээр юун төрөнд бас нэг мэдээд авах шаардлагатай зүйл нь болохоор дөнгөж оюутан болж ирж байгаа оюутнуудын хувьд энэ wegweiser.ac.at гэх энэ хаяг руу ороод эсвэл зүгээр та бүхэн өөрсдийнхөө сургуулийнхаа одоо хувир зал 7 эсвэл хувир зал 8 гэх мэтлэн бичээд ороход сургуулийн хэдэн давхарт хаагуур нь яаж ороод орох вэ гэдэг энэ товчхон мэдээлэл нь гарч ирдэг байгаа. За тэгээд энд болохоор эхний семестрийн танилцуулга мэдээлэлүүд байна. Дахиад эхлээ нүүр хуц руугаа явъя. За тэгэхээр дараагийнх нь хэсэгт болохоор манай сургуульд болж байгаа бүхэл инновац болон судалгаа мэдээллийн ажлуудын талаарх мэдээллүүд байгаа. Яг юу болж байгаа гэдэг мэдээллүүдээ энэ булангаас ингээ харж болох нь байна. Forschung гэсэн мэдээлэл гингүүт яг ямар мэдээллүүд байна вэ гэдэг ингээ ямар судалгаа шинжилгээний ажил манай сургууль дээр явагдаж байгааг харж болох нэ. За дараагийн цэс рүү орох юм бол Studium und Lehre гэхээр одоо яг энд болохоор манай сургуулиас хандлагаж байгаа боловс одоо мэрэгжлийн чиг хандлагууд одоо бакалавр, мастер, докторант гэх мэтлэн юм сургалтын цэсүүд маань байдаг. За тэгэхээр бакалаврын сургалт руу бүгдээрээ оръё. За тэгэхээр бакалаврын сургалт руу орох юм бол манай сургуульд байдаг үндсэн одоо факультетууд маань гарч ирдэг. За жишээлх юм бол архитектурын хэсэг байна. Барилгын инженерийн хэсэг, электротехникийн хэсэг, информатикийн хэсэг, машин бау, тэгээд механик одоо тэгээд Raumordnung, Хим, технишэ хими, технишэ математик гэх мэтлэн ингээд та бүхэн өөрсдийнхөө сонирхож байгаа сургалтын планаа яг энэ хажууд харагдаж байгаа студийн план гэдэг юмар орж авч болдог. За бүгдээрээ яг миний хувьд болохоор өөрийн хамгийн сайн мэдэх архитектурын талаар та бүхэндээ зөвлөе. За тэгэхээр ийш орох юм бол бакалаврын архитектур гэсэн чиглэл байна. За ингэнгүүт одоо энэ дотор юу гарч ирдэг вэ гэхээр нийт 6 семестрийн дотор буюу 3 жилийн дотор 180 эцэтэй хийх боломжтой хэрвээ та 40 цагаар буюу full time одоо ажиллахын сурлагатай ажил анхаарлаа хандуулах юм бол энэ хурдтайгаар та бүхэн төгсөх боломжтой. Тэгээд яг одоо энэ дээр ингээ оронгууд за окей энэ мэргэжлийг сурснаар та ямар одоо хичээлүүд ерөнхийдөө үзэх ёстой гэдэм бэ гэж ерөнхийдөө бүх сургалтын тэр нэг юм багц мэдээлэл авах боломжтой. За одоо энэ дотор танд бол сонголттой ийм одоо төрлийн сонголт бүхий хичээлүүд байгаа. Та тэднэрээ сонгох боломжтой гэсэн бүх мэдээллүүд нь та тэгээд сургуулаа төгсөө гарсны дараа мөн практик хийх боломжуудын талаар тэгээд дотроо ямар факультет маань ямар институттэй талаар тэгээд хинтээ холбогдож одоо холбоо барих хүмүүс нь хэн бэ гэсэн бүх мэдээллүүд маань энэ дээр гарч ирдэг байгаа. За тэгэнгүүт буцъя. Тэгэхээр одоо энэ дээр студийн план гэдэг энэ хэсэг рүү орох юм бол та хэрвээ бакалаврын ангид суралцах юм бол ямар хичээлээс сонголт хийх боломжтойг ингээ харж болдог байгаа. За энэ дээр бичигдсэн байгаа энэ ногооноор бичигдсэн STOP гэдэг нь болохоор таны заавал үзэх ёстой хичээл байгаа.
одоо бакалаврын архитектурын одоо мэргэжлийг авахын тулд та энэ ногооноор хийсэн хичээлүүдийг бол ямар ч лсэн бүгдийг үзэж дуусгасан байх хэрэгтэй. За тэгээд одоо энэ ногооноор яасан хичээлүүдийг үзэхээс гадна мөн танд бас ийм сонголт нэмэлтээр өөрөө сонгох хичээл байдаг. Тэгээ ямар нэгэн байдлаар ангийн систем гэж байдаггүй. Та өөрөө хичээлээ сонгоод өөрийнхөө цагийн хуваарийг сонгоо явдаг учраас ерөөсөө та бие даагаад явна гэсэн үг байгаа. Тэгээ та энэ бүх ногооноор яасан хичээлүүдийг нь бол заавал үзнэ. Мөн нэмэлтээр бас хичээл сонгох боломжтой. Ингээ бүх саналгаж байгаа сургалтын хөтөлбөр, лекц, дизайны хичээлүүдийг нь харах боломжтой байдаг. За. Одоо жишээлх юм бол өөр информатикийн салбар руу оръё. За тэгээд информатикийн салбар дотор одоо жишээлх юм бол хэдэн сараас хэдний хооронд бүртгүүлэх боломжтой вэ гэдэг мэдээлэл нь байж байна. Тэгээд тест нь хизээ авагддаг вэ гэд бүх мэдээллүүд нь байгаа. За дахиад эхнийхээ хэсэг рүү бүгдээрээ орцгоё. За тэгэнгүүт энэ дээр ингээ харах юм бол International Office гэдэг байгаа. Та хэрвээ дөнгөж анх ирж байгаа бол энэ International Office дээр очиод мөн англи хэл дээр өөрийнхөө сургалтын талаар мэдээлэл болон гадагшаад төвшөө авах бүх мэдээллүүдээ эндээс авах боломжтой байдаг шүү. За мастрын сургалтын талаар ингээ харах юм бол одоо мастрын сургалт маань мастрын архитектур маань хоёр салбартай байгаа. Тэнгүүт нэг нь болохоор Master Studium гэдэг энэ Building Science and Technology гэдэг энэ болохоор англи хэл дээр явагддаг сургалтын систем. Нөгөөд нь болохоор герман хэл дээр явагддаг байгаа. Гэтэ мастрын ихэнх хичээлүүдийг мөн англи хэлээр өгөх ямар ч одоо төвөггүйгээр өгөх боломж бол байдаг. За студийн план руугаа орлоо. Уншиж байна. За тэгээ ингээ оронгууд мастрын хичээл маань болохоор нийтдээ 4 бүхэл модуль сонгох хэрэгтэй байдаг. Тэгээд одоо ингээд бүх хичээлүүд нь сонголттой. Эднэрийг бүгдийг нь үзэх ёстой бол биш. Эднэрээс та 4 хичээлийг мастрын түвшний хугацаанд сонгох хэрэгтэй байдаг. 3 билүү. Тэгээд модуль болохоор 2 бүтэн модуль сонгож болно. Эсвэл 3 ширхэг модуль сонгож болно. Гэх мэтлэн сонголттойгоор ийм олон варианттай та яг өөрийн сонирхож байгаа юуг судлахыг хүсэж байгаа тэр чиглэлээс илүү их одоо тийм тэр төрөлхийнхөө мэдээллийг илүү авч сонгох боломж олгодгоор илүү давуу талтай байдаг. За иймэрхүү мэдээлэлтэй. Хэрвээ та одоо манай сургуульд бүртгүүлье гэх юм бол одоо энэ хажуу талд баруун хана энэ хажуу талд харагдаж байгаачлан студийн абтайлон гэдэг ийшээ ороод тэгэнгүүт одоо энд ингээ бүх мэдээлэлд гарч ирж байгаа. Студийн абтайлон гэхээр манайхаар бол одоо сургалтын алба юм уу да. Тэгээд тэнд болохоор та бүх бичиг баримтуудаа өгдөг байгаа. За тэгээд одоо энд харагдаж байна. Зуны семестрт сурах одоо хугацааны хувьд одоо хэдэн сараас хэдний хооронд бүртгүүлэх боломжтой байдаг талаар энд одоо ингээ харагдаж байна. Одоо та 2 сарын 5 гэхэд болохоор эрстмал эхний одоо бүртгэл явагдана. Тэгээд мастер болон докторантад сурдаг хүмүүс болохоор 4 сарын 30 хүртэл ингээд бүртгүүлэх боломжтой байдаг гэсэн мэдээллүүдийг ингээ харж болж байгаа юм. За тэгээд хэрвээ бид нар одоо Монголоос ирээ суралцж байгаа бол бид нар одоо сургуулийн өмнөх бэлтгэлээ болохоор гадаадд хийсэн учраас International for Bildung гэдэг Zulassung гэдэг энэ хэсэг рүү ороод харах нь. Тэгэхээр биднэрт одоо яг юу хэрэгтэй вэ гэдгийг эндээс харж болно. За бид нар болохоор А2 герман хэлний түвшинтэй авах хэрэгтэй байна. Тэгээд тэнд нь болохоор ÖSD-ийн сертификат A2, Goethe-гийн A2, Telg Deutsch A2, DSD-1, Sprachzentrum-ийн niveau A2-ийн 2 гэсэн энэ юмуудыг одоо хүлээн зөвшөөрнө гэдээ ингээ гарч ирж байгаа юм. За тэгээд та өөрөө формулаараа бүглэх хэрэгтэй. Тэгээд энд ингээд юу бүглэх нь бичээсээ одоо жишээлх юм бол мастерт сурахыг хүсэх юм бол та энэ PDF-ээс татаж аваад энийг бүглэнэ. Одоо жишээлх юм бол бакалавр сурах байгаа юу, мастер сурах байгаа юу? Тэгээд өвлийн семестр сурах байгаа юу, зуны семестр сурах байгаа юу гэдгийг бичээд
Тэгээ та ямар сургалтын одоо юунд сурах гэж байгаа вэ? Таны нэр бас юу вэ? Гэт ингээд ерөнхийдөө бүх мэдээллүүдээ ингээд бичээд бүртгүүлж цүл асуунгаа хийж болдог байгаа. За тэгэхээр тэгээд сургалтын төлбөрийн хувьд болохоор эдний оюутнууд болохоор өөрсдөө 363.36 төлдөг. Манай Монголоос ирж байгаа оюутнуудын хувьд болохоор 726 евро 72 центиг ингээд төлдөг байгаа. Тэгээд англи болон герман хэл дээр ихдээ ихэнх хичээл маань герман хэл дээр явагдах болохоор та бүхэн маань герман хэлээ сайн сурах хэрэгтэй хэрвээ энд ирж суралцахыг хүсэж байгаа юм бол. За тэгээд сургуульд ингээд бүртгүүлэх юмнуудаа эндээс ингээ харах нь бакалаврын сургалтанд ингээ хэрхэн бүртгүүлэх вэ гэдэг шрид 1-р алхам, 2-р алхам, 3-р алхам гэдэг бүгд мэдээлэлтэй байгаа. Одоо жишээл мастер сурах гингүүд дахиад 1-р алхам, 2-р алхам, 3-р алхам. За тэгээ эхнийх нь болохоор өргөдөл өгөх мэд хэсэг байгаа. Тэгээ андхаг формуляр гэхээр ийшээгээ ороод мастерын сургалтанд бүртгүүлэх гэж байгаамаа гэдэг энэ түрүүний хаяг бүглэнэ. За тэгээд энд хэрэгтэй бүх одоо нөгөө бөглөх өргөдлийн бэлэн хүснэгтүүдийн загварууд байж байдаг. За андхаагаа бүгэлжлөө тэгээд имэйлээсээ энэ формулаараа явуулаад тэгээд өмнө нь сурч байсан сургуулийнхаа одоо бакалавр одоо мастер сурах гэж байгаа бол бакалаврынхаа дипломыг одоо ингээд Монгол дахь одоо нөгөө юугаараа баталгаажуулаад Бээжин дэх консулаар яагаад ингээд бүгдийн тамга тэмдэгтээр нь явуулах нь байна. Тэгээд мөн зарим нэг мэргэжилтээр онцгой шалгалт шаардлагатай бол тэр шалгалтынхаа мэдээллийг өгнө. Манай мэргэжлийн хувьд жишээлх юм бол өөрсдийнхөө портфолиог өгч нэмэлтээр өгдөг байгаа. Хийжсэн ажлынхаа портфолиог тэгээд одоо жишээлх юм бол машин багуу дээр бол одоо жишээлбэл ийм шаардна гэж силабус гэдэг ийм бүх юмнууд нь бас шаарддаг байх нь ингээд тодорхой мэргэжилтээр бас онцгой шаардлагууд бол байдаг. За тэгээд тэр юунд сурч болно шалгалтаа давсан мастер сурах хэрэгтэй гэсэн тэр нэг цоогнос шиг юмнуудаа бэлтгэнэ. Тэгээ герман хэлнийхэн төвшингийн тэд бичгийг бас өгөөд тэгээ энэ бүгдийг сургууль руугаа илгээснээр сургуультай өргөдлөө хүлээл гэж өгж гин гэсэн. Тэгээ сургууль маань та бүхэнд болохоор 6-7 хоногийн дотор хариу өгөх ёстой байдаг байгаа. 10-аас 12-7 хоног үргэлжлэх боломжтой гэдэм байна. За тэгээд та бүхэнд маань хариу нэрхнэ. Тийм болохоор та бүхэн маань өөрсдийнхөө эндээс уншиж агаад өөртөө хэрэгтэй тэр цагийн зөв төлөвлөгөөгөө гаргаснаар өөрсдийнхөө хэлний сургалтаа яаж зохицуулах уу, хизээдээ бичиг баримтаа яах уу, хизээдээ нисэх үү гэдэг тэр бүхнийгээ зохицуулах боломжтой бүх мэдээлэл маань энд дотор байдаг шүү. Нэгэнд ирсэн байгаа оюутнуудын хувьд болохоор ирсэн байгаа оюутнууд маань TIS гэдэг хаягаараа өөрсдийн сургалтын мэдээлэл авдаг байгаа. Ирсэн бүх оюутнууд маань Монголд байдаг шиг оюутны дугаартай байдаг. Ингээ оюутны дугаараараа ороод оюутны дугаараараа оронгууд зааж байгаарай. Ингээд хичээлийн бүх мэдээлэл гарч ирдэг. За одоо ингээд яг энэ хэсэг дээр болохоор миний үзхийг хүсэж байгаа хичээл тэгээд миний надад ирсэн мэдээллүүд, миний сонгож авсан хичээлүүдээс ирж байгаа мэдээллүүд мөн миний сонгож авсан хичээлүүд маань ингээд шууд дарцсан юм надад зориулсан календар тэг мөн миний дүнгийн хуулга тэгээд өөртөө ажиллах юм нөгөө оюутнуудын өөрсдийн визэнд хэрэгтэй болдог зарим нэг бичиг баримтуудаа авдаг хэсгийг мэтлэн бүх мэдээлүүд нь дотроо байж идэг. Тэгээд мөн нэг чухал юм болохоор мөн анх ирсэн оюутнуудын хувьд болохоор номын сангаас ном авахаараад каталог плюс гэж ийм зүйл байдаг. Каталог плюс аяшаага мөн өөрийнхөө TIS-ийн хаягаар ам мэлд нь болоод одоо TIS-тэй ам мэлд нь болсон бол автоматар ам мэлд нь болно. За тэгэнгүүтээ Mine Conto гэд харангууд одоо өөрийнхөө захиалж авсан байгаа номнууд уншиж байгаа номнуудаа
бүгдийг эндээсээ сунгах болон дахиад ном захиалах ч юм уу тэр бүх зүйлээ хийж болдог энэ номын сангийн онлайн каталог байгаа. Каталог плюс цэг TÜV-ийн цэг АЦ цэг АТ гэдэг ингээд өөртөө хэрэгтэй ном болон дипломын ажил судалгаануудыг эндээс хайх боломжтой байдаг. За тэгээд энд болохоор одоо бусад бүх хэрэгтэй зүйлүүдээ ингээ харж болно. Факультетийнхан одоо манай архитектурын факультет дотор ийм олон институттэй. Тэгээ тэр институт болгон маань өөрийн гэсэн пэйжүүдтэй байдаг. Тэгээ тэднэрлүү н ороод мөн мэдээллүүдээ авах боломжтой байдаг. Жишээлх юм бол энэ сургуулийн институтын пэйж рүү оронгууд за ямар сонин сайхан юу болж ин гэдгийг ингээ харах боломжтой байдаг. За ийм үзэсгэлэн гарч байгаа юм байна, ийм лекц тавьж байгаа юм байна гэх мэтлийн бүх мэдээллүүд институт болгоны өөрсдийнхөө сайтн дээр тавигдсан байдаг шүү. За ингээд эхний бичлэгээ маань анхаарал тавьж үзсэн та бүхэнд баярлалаа. Тэгээ та бүхэнд маань хэрэгтэй мэдээлэл байсан байхаа гэж бодчих. Асуулт байх юм бол та бүхэн маань амх руу холбогдоод асууж лавдах зүйлээ асууж болох юм байна шүү. Баярлалаа. Сайн бацгаана та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Намайг Хатын Үлзий Боян гэдэг. Би Вений эдийн засгийн их сургууль суралцсан одоо төгсөж байгаа. Өнөөдөр Австри Монголын оюутны холбооны зүгээс тавьсан хүсэлтийн дагуу энэхүү видеог хийж байна. Энэхүү видеоны маань зорилго нь Монгол улсаас Австри улсад суралцахаар ирэн сургуулаа сонгох гэж байгаа болон энд ирж гисэн сургуультаа сорох гэж байгаа оюутнуудад сургуулийн талаар мэдээлэл өгөх зорилготой юм аа. Сургуулийн маань сайтыг одоо та бүхэн харж байна. 3 сарын 8-нд сургуулийн маань нээлттэй хаалганы өдөр байгаа. Хэрвээ та алидийн Австри улсад ирчихсэн бол энэ өдөр сургууль дээр ирэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Сургуулийнхаа талаар эхлээд товч танилцуулъя. Сургууль маань Европын хамгийн том эдийн засгийн их сургууль. Энд харж байгаачлан 27% нь гадны оюутнаас бүтдэг. 240 гадны олон улсын их сургуулиудтай хамтарч ажилладаг. 2300 ажилтнтай 2013 оноос эхлэн 100 мянган метр квадратад шинээр кампусаа барин үйл ажиллагаа явуулж байгаа. За ингээд та бүхэн дээшээ яваад сургуулийн хөтөлбөрийн талаар ярив. Сургууль маань нийтдээ бакалавр, мастер, доктор гэсэн 3 үндсэн хөтөлбөртэй програмтай. За бүгдээр бакалаврын програм руу оръё. Бакалаврын програм маань үндсэндээ 3 том чиглэлээс бүтнэ. Та эдийн засаг, нийгмийн шинжилгээ ухаан болон Business and Economics гэдэг энэ болохоор сайхан шинээр нэгдсэн 100% англи хэлээр явдаг бакалавр хөтөлбөр байгаа. Эсвэл бол эдийн засгийн эрх зүй гэсэн ийм 3 чиглэл үндсэн чиглэлээс сонгон 180 кредитийг цуглуулна. Та энэхүү 180 кредитийг цуглуулахдаа хэрвээ ажил хийхгүй 100% хичээлдээ анхааран бүтэн цагаар сурсан тохиолдолд 3 жилийн дотор суралтан төгсөх боломжтой. Австри оюутнууд ерөнхийдөө өөрсдөө дунджаар 5 жил сурч төгсдөг. За бүгдээр ингээд доошоо явах юм бол энэ 3 нөгөө үндсэн том чиглэлийн маань эхнийх буюу эдийн засаг нийгмийн шинжилгээ ухааны чиглэл гарч ирж байна. Ийшээгээ орж харъя. Энэ нь дотроо дахиад 4 том үндсэн хэсэгт хуваагдж байгаа. За тэгэнгүүт дахиад баруун гар талд бүртгүүлэх гээд байна. Яаж эсэлд хамрагдах вэ гэж байна. За одоо эндээс бүгдээрээ сургуулаа сонгоно. Бакалаврын сургалтыг сонголоо. Доор нь нөгөө үндсэн 3 чиглэлийнхаа алийг вэ гэдгийг сонгоно. Та энэ энэхүү эдийн засгийн их сургуульд суралцахаас өмнөх боловсролыг Австри улсад эзэмшсэн үү эсвэл олон улсад гадаадад эзэмшсэн үү гэдгээс хамаарч нь хоёроос сонгоно. За бидний хувьд бол Европын холбооных биш мөн гадаадад эзэмсэн гэдгээр ийшээ дараа цааш орно. За тэгээд сургууль бүртгүүлэх явц маань 3 алхмаас бүтнэ. Эхний ээлжинд та сургуульд ороход шаардлагатай нөхцөлийг хангасан байх шаардлагатай. Дараа нь элсэлтийн процессд оролцсон. Тэгээд урилга авна гэсэн. За ямар шаардлага тавигдах вэ гэдгийг харъя.
За энэ дээр ингээд харж байгаачлан та энэхүү сургууль сурахаас өмнөх боловсролыг олон улсад танигдсан сургуульд дор хаяж 3 жил сурсан байх шаардлагатай. Тэгээд хэрвээ та Монгол улсаас одоо шууд өргөдлөө хүсэж байгаа бол заавал герман хэлний А2 хэлний мэдлэгийн түвшинтэй байх шаардлагатай. Тэгээд энэ 2019 оны зуны семестр буюу энэ семестрээс эхлэн заавал та сургуулийн элсэлтэнд хамрагдах явцад заавал энэ герман хэлний мэдлэгийг үзүүлэх ёстой. Энэ сертификатыг авсаргах ёстой. Тэгжээж тавирал элсэлтийн явцад оролцох боломжтой гэсэн үг. Гэхдээ та Герман Австри улсад ирснийхаа дараа сургуультай бүртгүүлээд тэгээд хэлний курст хамрагдаад C1 гих C1 гих герман хэлний түвшин хангаж иж их сургуулаа эхэлнэ гэсэн үг. Гэхдээ энийг бол ирснийхаа дараагийн эхний хэмжээнд урилга хүсэхийн хувьд заавал А2 гэсэн хэлний мэдлэгтэй байх шаардлагатай. За тэгээ хоёр дахь алхам буюу элсэлтийн процессд оролцох талаар бүгд харцгаая. 2019-20 оны хичээлийн жилийн бүртгэлд хамрагдахын тулд онлайнаар 3 сарын 1-ээс 5 сарын 19-ны хооронд бүртгүүлэх хэрэгтэй. 5 сарын 17-наас эхлэн таны материал дээр ажиллаж эхэлнэ гэсэн үг. Зарим чиглэл маань элсүүлж авах оюутнуудаа хязгаартай байдаг учраас элсэлтийн шалгалтанд хамрагдана. Гэхдээ энэ бол герман хэлний шалгалтнаас өөр. Тэгэхээр ерөнхийд нь хэлэхэд та эхлээд А2-ын герман хэлний мэдлэгтэй байх нь байна. Тэгжээж Австри улсад иржээ та C1 түвшний герман хэлний мэдлэгийг хангаж иж их сургуультай орно. Тэгээд та их сургуультай орохын тулд конкурс өгнэ. Монголоор конкурс маягийн элсэлтийн шалгалт өгнө гэсэн үг. Энэ нь математик, ерөнхий мэдлэг, эдийн засаг талтай авагдана гэсэн үг. Тэр нь энэ жилийнхэн 7 сарын 9-нд байх нэ. За тэгээд хамгийн сүүлийн алхам та урилга авна. Энэ бүх шаардлагыг хангаад шалгалтандаа тэнцэн тохиолдолд ерөнхийдөө бүрдүүлэх бичиг баримт гэвэл та эхлээ онлайнаар бүртгүүлнэ гэж хэлсэн. Мөн дээрээс нь диплом, сургуулаа төгссөн бол диплом. Тэгээд хэрвээ та сургуулаа төгсөөгүй сурж байгаа бол миний яг одоо сурж байгаа сургуульд маань цаашдаа суралцах орон тав байгаа гэсэн баталгааны бичиг хэрэгтэй бол энийг та сургуулиас авна гэсэн үг. Тэгээд анкета бөглөөд CV-г авсаргаад, паспортаа авсаргаад, герман хэлнийхээ мэдлэгийн сертификатыг авсаргаад мөн дээрээс нь бүх оригинал бичиг баримтаад копитой хамт давхар авсаргах хэрэгтэй. За. Ерөнхийдөө сургуулийнхаа давуу тал, сул талыг ярих юм бол сул тал гэхэд одоо Вений эдийн засгийн их сургууль Вений их сургуулийн эдийн засгийн факультет гэж тусдаа байдаг. Тэрнтэй харьцуулахад манай сургууль 1.5-аас 2 дахин хичээл явдаг. Нэг хичээлийн үнэлгээ маань 4 кредит байдаг. Тэгэхээр та 180 кредит авч иж сургуулаа төгснө. Сургуулийн маань хөтөлбөр ерөнхийдөө 3 хэсгээс бүрдэж байгаа. Заавал өгчтэй степ буюу 4 шалгалт байгаа. Тэрийг давж иж ерөнхий мэдлэгийн 27 кредитийг цуглуулах хэрэгтэй. Тэгчээд та үндсэн чиглэлээ одоо үндсэн хичээл эхэлнэ гэсэн үг. Тэгээ тэрэн дотроос дахиад 2 сэдвээр гүнзгийрнэ. Тэгээ тэр 2 сэдвээрээ аль нэгэнд нь бакалаврын ажлыг бичээд төгснө гэсэн үг. Сургууль маань ерөнхийдөө кампус гэдэг утгаараа хүүхдийн цэцэрлэг байгаа хэрэг та хүүхдтэй бол хүүхдийн цэцэрлэгтээ өгөөд сургуультай сурч ялна гэсэн үг. Мөн спортын курсууд, дэлгүүр, тойроод оюутны бариуд гэх мэт цогцсон кампус байгаа. За тэгээд ерөнхийдөө бас нэг юм сануулж хэлэхэд герман хэлээ маш сайн сурж иж ирэхгүй бол шууд их хэлээ сайн сургаж эхлэхээр айгүй их цаг алдна. Тэгээд дээрэс нь ямар ч тийм монгол шиг сургуулийн цаанаас нь тавьсан сургуулийн програм хуваар гэж байхгүй та өөрийнхөө цаг зав ачаалтаа харуулад өөрөө хичээлээ сонгоо юмна гэсэн үг. Тэгэхээр анхнаасаа бүх юмаа төлөвлөөд маш сайн төлөвлөгөөтэй хичээл сэтгэлтэй байж иж явна гэсэн үг. Бас нэг давуу тал гэх юм бол сургууль маань маш сайн цахим орчинд мэдээлэлээр хангагдсан буюу таны сурж байгаа үзэж байгаа бүх хичээлийн материал чинь онлайн тавигддаг. Дээрээс нь өнгөрсөн жилүүдийн шалгалтууд тавигддаг. Тэгэхээр та өөрөө бие даагаад сайн суралцах боломжтой гэсэн үг. За тэгээд
асуух зүйл байвал надтай холбогдож асууж олно. Анхаарал тавьсанд баярлалаа. За сайн байцгаана уу та бүхэний өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Давсраа өгтөө Санчаа гэдэг. Та бүхэнд өнөөдөр Вений их сургуулийн талаар Вений их сургуулийн сайт руу орж байгаа товчхон танилцуулах гэсэн юм аа. За ингээд юуны өмнө хэдүүлээ сайт руугаа орцсон байна. За ингээд ирэхэд Вений их сургуулийн талаар товчхон танилцуулгад бол Вений их сургууль 1365 онд байгуулагдсан. Өнөөдөр нийт дэлхийн үндэсэг болон бүрээс 92,000 гаруй оюутнууд суралцж байгаа гэсэн сүүлийн мэдээ байна. За ингээд Вений их сургууль дээр ихэд ямар хөө сургалтын хөтөлбөрүүд байна. Бидтэй танилцахын тулд хэдүүлээ энэ студийн руу ороод сургалтын хөтөлбөрүүд рүү ороод за ингээд бакалавр, магистр, доктор гэж байж байна. Ерөнхийдөө түгээмэл сурдаг учраас энэ бакалавр руу хэдүүл орж үзье. За ингээд хим, Англи, Америк судлал гэж хэлж байна те. Тэгэл соёл судлал, социолог, философи гэл эдийн засаг гэл ингээл та ямар нэгэн сурахыг хүсэж байна. Таны ихэд сурах хүсэж байгаа мэргэжлүүд бол Вений их сургууль бүгд байгаа. Тийм учраас та бүхэн өөрийн сурахыг хүсэж байгаа чиглэлээ маш тийм ойлгомжтой тодорхой сонгоод ирэхэд бол болно. Магистраар сурахыг хүсэж байгаа хүмүүс ч гэсэн мөн доктор сурахыг хүсэж байгаа хүмүүс ч гэсэн энэ сургалтын ямар хөө сургалтын хөтөлбөрүүд ингэдэг өөр өөрсдийн магистр, докторийн сургалтын агуулга руу ороод харж болно. За хэдүүлээ ирэхэд Вений их сургуульд сурахын тулд хамгийн эхлээд та яах ёстой вэ гэхээр онлайнаар бүртгүүлэх хэрэгтэй. Эрст анмейлдинг гэж байгаа. Ийш эрст анмейлдинг руу ороод мэйл хаягаа өгөөд тийм пассвортуудаа ийгээд энийг чеклээд тэгээд цаашаа явнаа. За ингээр ирэхэд та сургуулийн өмнөх бакалавр сурахдаа бол 10 жилийн сургууль хаана хийсэн, их сургууль Монголд юм уу, их сургууль төрөлх нутагт ямар их сургууль дүүргэсэн, ямар чиглэлээр суралцахыг хүсэж байгаа, өөрийн хувь хүний мэдээллүүд, холбогдох мэдээллүүд гээд энэ бүх юмудаа хийгээд цаашаа ингээд онлайн бүртгэлчин ингээд явах юм шүү. Тийм учраас онлайн бүртгэлээ та бүхэн хийгээд үүнийхээ дараа яах вэ гэхлээр за Вений их сургууль сурахын тулд ихэд энэ чинь нөгөө герман хэл дээр сургалтад явдаг учраас герман хэлний ямар хуу төвшний мэдлэгүүд ордог вэ гэдэг л үгдүүл орё. За Вений их сургуульд өмнө та сурч байгаагүй шинээр эхлэе гэдэг л ороод. За Вений их сургуульд сурахын тулд А2-ын төвшний мэдлэг ирэхэд хэрэгтэй болж байгаа юм л доо. Герман хэлний. Өмнө нь бол зүгээр герман хэлний мэдлэхгүй хүн ирээд дооч курс хийдэг байсан бол одоо дооч курс хийн гэхдээ та заавал А2-ын төвшний герман хэлний мэдлэгтэй байж ээж Вений их сургуульд бүртгүүлэх нь шүү дээ тий. Харин үндсэн ангид орохын тулд C1-ийн төвшний мэдлэгтэй байж үндсэн ангид орно. Өмнө нь бол B2 гэдэг гэсэн бол C1 гэж шаардлага нь өндөрсөн байгаа. Тийм учраас энийг сайн анхаараарай гэж хэлье та бүхэнд. За үүнээсээ дараа хэдүүлээ юу л орох вэ гэхлээр за Вений их сургууль та бүртгүүлэх ч юм уу сонирхож байгаа энэ цаг хугацаа гэдэг зүйлийг маш анхаарах хэрэгтэй. Хэд Вений их сургуулийн өвлийн семестр бол 10 сарын 1, зуны семестр бол 3 сарын 1-нд эхэлдэг байгаа. За тэгээд өвлийн семестрийн бүртгэл 9 сарын 5, зуны семестрийн бүртгэл 2 сарын 5-нд дуусдаг учраас цаг хугацаагаа маш сайн анхаарахгүй бол энэ дараа жил рүүгээ бол сунах тиймэрхүү сөрөг тохиолдол байдаг. Тиймээс энэ бүхнийг та бүхэн анхаараарай гэж хүсье. За Вений их сургууль манаас мэдээж суралцж байгаа тодорхой хэмжээний төлбөртэй байгаа. Энэ төлбөр маань өмнө 380 евро байдаг байсан бол саяхнаас ерөнхийдөө за чинь Европын холбооных биш. 726 энэ 2018 оноос эхлээд 726 евро, дээр нь 19-20 гэхэр чинь нэг 750 евро болцсон байгаа. Тэгэхээр семестр болон ирэхэд 750 евро төлж явна гэсэн үг шүү. Тэгээ жилдээ гэхэр чинь нэг 1500 евро, Монголоор 4 сая төгрөг ч юм уу төлж явах нь байна.
За үүнийхээ дараа хэдүүлээ юу л орох вэ гэхээр сургуулийн бүтэц зохион байгуулалт ороод за Венийг сургууль дээр та сургуультаа сурч эхлэж байгаа юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр энэ та хамгийн гол нь семестр маш сайн план нь одоо төлөвлөх хэрэгтэй. За энэ талаар ингээд видео байна. Венийг сургуулиас хийсэн. Товчхонд нэг иймэрхүү те. Im Curriculum deines Studiums steht, welche Module du im Laufe deines Тийм. За ингээд модулийн талаар танилцуулсан байна. За энд ирэхдээ маш энгийнээр ингээд бичсэн байна шүү дээ те. Яаж одоо план төлөвлөх вэ гэдэг. Эхлээд төлбөрөө төлнө, дараа нь одоо оюутны үнэлгээ одоо те хүчин төгөлдөр болгоно. Дараа нь сургалтын төлөвлөгөөгөө одоо бүтээн гээл те. Шалгалтуудаа бүртгүүлнэ, хичээлүүдэд бүртгүүлнэ гэл ерөөдөө Венийг сургууль одоо сурж байгаа шинээр оюутан яаж одоо хичээлээ төлөвлөх талаар энд бичсэн байна мөн энэ видео хийсэн байна. Энэ видеодо та бүхэн бас үзэж танилцаарай. Яг л цагийн имийг цагт нь л хийгээ яваад байвал ерөөдөө танд ямар ч хүндрэл үүсэхгүй. Харин тухайн имийг цагт нь амжихгүй тэгээ хоошин тавиад байх юм бол юмнэр бөөгнөрөөд одоо маш их болчдөг. Тиймээс болгоомжлоорой гэж хүсэх гэсэн. За ихэдөө Венийг сургуулийн талаар ингээд товч танилцуулсан бол би одоо өөрийнхөө сурсаж байгаа чиглэлийн талаар товчхон танилцуулъя та бүхэнд. Миний хувьд одоо философийн магистраар суралцдаг. За хэдүүл ороод үзье. Мастер шүү дээ. Философи магистр маань ямар байдаг вэ гэхлээр хааны шүү дээ. За товчхон танилцуулбал философи магистр бол 4 семестр гэж байгаа. 4 семестр гэдэг бол мэдээж бас богино хугацаа. Энэ хугацаанд амжилт нэгдэг бол бас хэцүү байдаг. 120 кредит. Ихэд семестрт бол ерөнхийдөө нэг тийм 30 кредит гэсэн үг шүү дээ. Тэгэхээр үндсэн хичээл маань нийт 85 кредит байдаг. Тэгээ 5 кредитийн шалгалт дахиад 30 кредитийн дипломын ажил хийдэг. Энэ curriculum-д орохоор ерөнхийдөө байж байгаа л да. Ингээл модуль 1 нь ямар байдгийг те. Энэ модуль 2 нь байна, энэ модуль 3 нь байна. Модуль 4 нь, модуль 5 нь те. Тэгэл энэ мастер байд чинь ингээд ерөнхийдөө нэг иймэрхүү бүтцтэй байдаг. За ингээд философийн мэдээ сургалт учраас одоо энд байна шүү дээ. Яг л одоо философи үндсэн чиглэл судлах нь этик те, ёс зүй, танин мэдгүй, үнний тухай, мэдрэмжийн тухай, метафизикийн тухай, модern гэдэг улс төрийн философи ч юм уу, те, урлагийн философи гэх ерөнхийдөө энэ чиглэлүүдийг хамардаг байгаа. За энэ Венийг сургуулийн философийн тэнхимээ одоо гэдэг яг Монголтай харьцуулахад онцлог нь ерөнхийдөө голцуул их зохиолуудтай их харьцдаг. Тийм учраас герман хэлний мэдлэг тийм маш их шаарддаг. Тийм учраас одоо эхэндээ бол маш хэцүү байдаг. За ерөнхийдөө товчхондоо та бүхэнд танилцуулахад ийм байна. Гэхдээ та бүхэн одоо Венийг сургуулийн талаар, эсэх талаар одоо асуултууд байвал одоо Австрийн Монголын оюутны холбооны пэйж хуудас руу ороод та бүхэн тодорхой мэдээлэлүүд гаргасан байгаа. Тэр мэдээллүүдийг харж болно. Мөн асуултууд байвал одоо Австрийн Монголын оюутны холбооны Facebook групп руу та бүхэн одоо элсэж ороод тэндээс мэдээлэлүүд авч олно. Мөн манай хамт олноос асууж олно. Надаас та бүхэн одоо асуусан болно. Тэгээ манай хамт олон мөн миний би та бүхний одоо асуусан асуултанд тулгарсан асуудалд одоо хариу өгөхөд ямар дуртай болно. За товчхон аялал иймэрхүү байлаа. Та бүхэндээ баярлалаа. Баяр таа.